Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн зориг агсны яам насыг бүрлэгсэн хэргийн шүүх хурал олонний анхаарлыг татаж байна. Давзаалтах шатны шүүх хурлын дараа зарим нууцын зэрэглэлд багтсан баримтыг нийслэлийн прокуророос олон нийтэд ил болгосон. Яг энэ асуудлаараа улсын хурлын гишүүн Нямдорж цагийн хур хөтөлбөрт байр суурин илэрхийлж байна. Ярилцлагаар Нямдорж гишүүнтэй харилцаа бэлэн болсон байна. Тэгэхээр та яг энэ баримтуудыг бас харсан бах те энэ дээр таны бодол юу нь ямар вэ байр суурь? Гайхал сууж байна. Энэ байцаан шийтгэлийн зарчим байд юм л да. Прокурор өмгөөлөгч хийж ил хэрэгтэй. Нэг нь яллах талынхаа баримтыг гаргадаг, нөгөөх нь цагаатах талынхаа баримтыг гаргадаг. Тэгээд энэ дундаас шүүх харж байгаа шийдвэр гаргадаг зарчим. Тэгээ шүүх нь анхан шатны хурлаа хаалтаа хийгээ хийсэн байдаг. Давзаалтах нь хаалтаа хийгээ хийсэн байдаг. Шүүхийн шийдвэр гарснаар прокурорын ажил дууст юм л да. Бүтнээрээ дууст юм. Тэгээ шүүхийн шийдвэр гарсны дараа яллах тал нь гараад үндэсний телевизээр бид ингэж нотолсон гэдэг ингэ баахан элдв юм үзүүлээд ийм ажиллагаа хийл. Тэгээ шүүгч нь өөрөө прокуророос өмгөөлөгчөөс жил хамаар шийдвэрээ гаргадаг. Гаргасан шийдвэрийнхээ хариуцлага хүлээдэг. Шаардлага гарвал тайлбарладаг. Бас мэдээлэл өгөх тийм үүрэгтэй газар шүү дээ. Хэвлэл алба гэж байгаа шүү дээ шүүгт. Тэгээ ерөнхийдөө юу харагдаад байна вэ гэхээр прокурорууд нь үндэсний телевизээр ярьж байгаа юм бол өмгөөлөгч нар нь бас яриг л дээ тийм ээ. Тэгэхээр прокурорын мэдээлэл дотор чинь энэ хэргийн талаар биднээс өөр хүн ярил ял хүлээж байгаа шиг үснэг айхтар заанат үг хавчуулагдаж байна шүү дээ. Ийм л юм болж байна. Огт байж болшгүй үйлдэлийг энэ хуулийнхан хийж байна. Одоогийн мөрдөж байгаа байцаан шийдэх хуулийн 235 дугаар зөвлөл гэдэг зөвлөл байдаг. Тэгэхээр хуулинд шүүх хурлыг хаалтаа гэх хоёрхан тохиолдол байдаг. Төр байгуулах хувь хүний нөөцтэй бол холбоотой ол нэг нууцаар хий, насан туршийн хүүхдийн гэрэг шийдвэрлэл нууцаар хий гэсэн ийм заалт байдаг. Наад яригдаад байгаа гэргийчд тухайд хараад байхад гүйцэтгэл албаны ажлыг тооцох юм бол төрийн нууц байхгүй, байгууллагын нууц байхгүй, хувь хүний нууц байхгүй. Ийм л хэрэг харагдаад байгаа юм да. Прокурор гарч иж шүүхийн шийдвэр тайлбарлалаа гэж. Тэгвэл өмгөөлөгч тал бас дуурах эрхинд байна штэ тий. Яагаад өмгөөлөгч тал өмгөөлөгчд юу ч хэлэхгүй байгаа юм болоо энэ дээр таны. Наадхи чинь өмгөөлөгч нараар энэ хэргийн талаар юу ч ярихгүй гэсэн баталгаа гаргуулж авчихад тэрийгээр дамжуулж айлгалаа юм байлээ. Наад хэргийн чинь талаар олон улсын парламентын холбооноос шүүхийн шийдвэр гарснаас хойш надад 3 удаа бичих өгсөн. Ирүүлсэн. 2-3 асуудалтай байдаг. Нэгдүгээрт яагаад шүүх хурлыг хаалтаа хийгээд байгаа юм бэ? Хоёрдугаарт яагаад энэ тагнуулын байгууллагын хэргийг шалгаад байгаа юм бэ? Гуравдугаарт яагаад тэр булган гэдэг хүнийг бүтэн жил гарan бараг 2 жил шахам хорчиход энэ хүнийг шүүх хуралд оролцуулахгүй байгаа юм бэ? Гэдэг асуудалтай байдаг байхгүй. Нэг талаас. Нөгөө талаас тэр шийтгүүлж байгаа хүмүүсийн арга барилнаас надад байнга өргөдөл ирээд байгаа юм. Зөвхөн надад ч биш бусд гишүүддэж ирж байгаа. Эдгээр ганцхан юм хүсэж байгаа. Тэр зоргийн арга барилын гэж ганцхан юм хүсэж байгаа шүү дээ. Нээлттэй хийгээд өгөө л гэдэг. Өөр юу ч хүсэхгүй. Хамгийн гайхалтай. Тэр булган гэдэг хүн хэрэг гарах үед тэнд байсан зориг ганц хүн. Яалтчгүй эсвэл гэрч эсвэл хохирогч. Эхнэр нь байсан гэдгээр нь тооцох юм бол хохирогч хэргийг үдсэн харсан гараа хөлөөлсөн тэгээд дараа нь тэр хар зураг гаргаж өгсөн гэдгийг тооцох юм бол яалтчгүй гэрч. Тэр шүүх хурлаар чинь жишээ нь тэр хар зураг тэр Амгаланбаатар хин Чимгэн нарын зураг гаргаж тэрийгээр л ялдаад байлаа шүү дээ. Тэр зургийн талаар булганаас гэрчийн мэдүүлэг авах ёстой шүү дээ. Наацах нь. Энийг яагаад хийхгүй байна? 95 онд батлагдсан төрийн нөөцийн хууль батлагдав. Одоо хүртэл мөрдөгдөж байгаа. 9 сарын 1-ээс хүчингөөлж шинэ хууль мөрдөгдөх юм. Тэр хуулийн дотор нэг заалт байт юм. Үндэсний эрх ашигын үүднээс нууцлаас нэг яралт гаргах шаардлага гарвал үндэсний эрх ашигын үүднээс гэдэг үг байгаа юм шиг.
Тагнуулын газрын даргын саналаар ерөнхийлөгч ил болгох шийдвэр гаргаж болно гэснийг заалт байна. Энэ гэргийг жишээ нь хоёр шатны шүүх хурлын хаалтаа хийж иччихэд тэгээд гэнт ил болгох үндэсний ямар эрх ашиг хөндөгдөв байхгүй шүү дээ. Хуулийн залт юу нь бие үеийн прокурор хийж байгаа үйлдэлд хариуцлага тооцох. Бага. Би хуулийнханд хэлсэн. Буруу шийдвэр гаргасан бол араас нь хариуцлах ирнэ гэдгийг тооцож байгаа биз. Өнөөдөр яг асуудлыг ингээд хаалтаа шийдвэрлэлд юм хийж болдог л байх. Утгахгүй нөхцөл байдал чинь өөрчлөгдөн шүү гэж. Зүй нь бол ямар байх хэвтэй юм? Таны яг нээлттэй хурлаа хийгээл хамгийн гол нь тэр захиалагч. Тэр захиалагчийг олж ажил захиалагчийг энэ гүйцэтгэгч нартай холбож ажил эцсийн гаргалгааг гаргах хэрэгтэй байхгүй. захиалагч байгаа гэж та. Захиалагчгүй энэ олоогүй байж захиалгаар хүн алсан гэж шийтгэхэд байдаг юм ч байна. Захиалгаар алсан бол хүн алсныхаа төлөө эдгээр хэдэн төгрөг авсан. Юу авсан? Ямар нэгэн ашиг сонирхол байж л таарна да. Байж таар шүү дээ. Хамгийн аюултай юм нь бол яалтчгүй л одоо энэ 3 сая хүн мэдж байгаа цорын ганц гэрчийг шүүх хурлд оруулахгүй байна гэдэг чинь энэ үжээ өөрөө дэглэм. Энэ өөрөө үж аюул. Магадгүй булган шүүх хурлд орох юм бол энэ хуулийнхны хүсэж байгаас өөр юм ярьчих гээл байгаа да. Би өөрт чинь нэг юм хэлж байна. Онцгой хүмүүс Монгол бий болсон зүрх харагдаж байна гэж 37 он. Хуулийнх нь асуудлыг ном журмаар нь шийдэх чадвараа алдсан. Даалгавар өгдөг тэрийг энэ өгдөгөө гүйцэтгэдэг. Нууг гэхлээр нуудаг, ил болго гэхлээр ил болгоод тэгээд яллагч нь юм мэдээлэл хийгээд сууж яадаг. Ийм ардч суурн гэж байх уу? Энийгээр ба штэ үндсэн хууль чинь нурж байгаа. Нөгөө эрх мэдэл хуваарлах зарчим чинь нурж байгаа. Гүйцэтгэх засаглалын шүүхийн ажилд оролцохгүй шүүхийн ажилд хууль тогтоогч нь гүйцэтгэх засаглал нь оролцохгүй гэсэн энэ алтан зарчим чинь нурж байгаа. Гэм бурууг бол нэгч хүнийг шийдэж болохгүй гэдэг алтан зарчим чинь нурж байгаа. Эргэлзээтэй бол ялагдчихэл алд асуудлыг шийдвэрлэнэ гэдэг алтан зарчим чинь нурж байгаа. Мөн үү? Ийм нөхцөл байдал Монголд нэгэнт одоо шүүхийн шийдвэр хэлбэрээр хэлбэржиж гарч ирж байгаа учраас энийг би жишээ нь өнөөдөр яриа сууж байна. За баярлалаа танд. Тэгэхээр Монголын мэдээ суваг өнөөдрийн онцлог сэдвэрээ Санжаасүрэнгийн зориг агсны амь насыг бүрлэгсэн хэрэг болоод шүүх хурлын явц өнөөдөр бас прокурорын байгууллагаас хийгээд байгаа мэдээллийн талаар улсын их хурлын гишүүн Нямдоржоос тайлбар мэдээллийг авч хүрлээ.